Ерөнхий сайдаар 4 жил ажилласан оюун эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх санал хураалт 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр болж 82 гишүүний 44 нь итгэл хүлээлгэсэнгүй огцрууллаа. Хамгийн удаан ерөнхий сайдаар ажилласан тэрээр тамгаа хүлээлгэж өгөхөөс өөр гарцгүй болов. Харин яг 10 хоногийн дараа 34 дахь ерөнхий сайдаар их хурлын даргасан Гомбочовын зандан шатрыг томиллоо. Засгийн газрын халаа сэлгээ явсны дараа Монгол Ардын намын дарга хэн болох вэ гэдэг сунгаа эхэлж Монгол Ардын нам доторх их хагарал эхэлж ухаан энэ. Зуны уйлрал нам гүмхэн өнгөрч 9 сарын 28-ны өдөр Монгол Ардын намын баг хурал хуралдлаа. Энэ хуралд амар уйсгалан зандан шатар нар намын даргын төлөө өрсөлдөж тухайн үед улсын их хурлын даргаар ажиллаж байсан амар уйсгаланг Монгол Ардын намын даргаар сонгосон юм. Гэвч түүнийг хууль бус дарга, намын дарга болох ёсгүй. Ерөнхий сайд намаа удирдах ёстой гэж үзснээр хагарал тэмцэл дээд цэгтээ хүрсэн гэхэд болно. Амар уйсгалан зандан шатар хоёрын тэмцлийн үр дүнд хэн нүүрсний хулгайч вэ гэдэг таамаг мэдээллүүд хөвөрч, дээрэм тонуул хэн хийж байсан, стратегийн орд газруудыг хэн өөрийн болгосон, хүн амны хэрэг, нүүрсний гэрээг ямар хүмүүс гардаж хийсэн гэд асар олон баримт материалыг ил болгож эхлэв. Гэвч өнөөдрийг хүртэл хинч хариуцлага хүлээсэнгүй. Бас хэрэг юу болсон нь мартагдаж дарагджээ. Энэ бүх үйл явдлын дараа ерөнхий сайд зандан шатрыг огцруулах бичгийг сайн зэрэг нарын 50 гаруй гишүүн санаачилж их хуралд өргөн барив. Зандан шатрын тал Кунапор илүү байсан учраас төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд амар уйсгалангийн тал бүгд зандан шатрыг огцруулахыг дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл их хурал дээр дэмжээгүй гэдэг санал хураалт явах нь тодорхой болов. Санал хураалтаж явагдаж гишүүдэд дэмжээ гэдэг саналыг дэмжээгүй учраас зандан шатар огцорлоо. Энэ орой чуулганы хуралдаан асар удаан тасалдаж гишүүд нэгийг алан талан хэмээн занал хийж утсаар эмэгтэй гишүүдийг харааж өрөөсөн мессежүүд хөвөрж Монгол төр гүн хямралдаа шигдсэн юм. Хуулийн цаг тухайд хугацаатай асуудлыг бид хилцэж дууслаа. Хуралдааны дараа зандан шатрын талынхан энэ санал хураалт үндсэн хуулийн бус гэж үзсэн үндсэн хуулийн цэцэд хандлаа. Үндсэн хуульд засгийн газрыг огцруулахыг дэмжсэн тохиолдолд л гэж заасан. Гэтэл дэмжээ гэдэг үндсэн хуулийн бус санал хураалт явагдсан гэж үзв. Ингээд 10 дугаар сарын 23-ны өдөр үндсэн хуулийн цэцэд шийдвэрээ танилцуулж Монгол Улсын засгийн газрыг үндсэн хуулиар зөрчөн огцруулсан гэж үзлээ. Цэцгийн шийдвэр шууд хэрэгжих учраас зандан шатрын засгийн газар буцаж байрандаа үлдлээ. Харин хагарлын эхлэл болох Монгол Ардын намын дарга хэн болох вэ? Зандан шатар амар уйсгаланаар хоёулаа нэрээ татаж амар уйсгалангийн хувьд их хурлын даргын ажиллаач өгч байгаагаа мэдэгдсэн юм. Үүний дараа Монгол Ардын намын их хурал товлогдож 11-р сарын 15-ны өдөр хуралдлаа. Харин энэ хурлаар 38 настай тэргүүн шадар сайдын алба хашиж байсан Нэм осрын учирлыг сонголоо. Залуу даргыг намын даргаас гадна улсын их хурлын даргаар томиллоо. Ийхүү бүтэн 2 сар үргэлжилсэн Монгол Ардын нам доторх их хагаралд зандан шатрын талынхан буюу засгийн газрын танхим ялалт байгуулж төрийн их хямрал намрын хэд улс төржилтүүд цэг тавьсан юм. Энэ хямралаас үүдэн улсын их хурал засгийн газрын ажил бүхэлдээ гацаж 2025 оны 10-11-р сард сайд дарганаар юу ч бүтээлгүй зөвхөн хэрвэлд бүх цаг хугацаагаа зарцуулсан билээ.